Atomy Global Seminar. Ашигтай бактериар эсгэж дарсан нонигийн органик өдөгрүүлсэн шүүс. 1-р бүлэг. Нонигийн судалгааны хүрээлэнгийн үйлдвэрлэлийн танилцуулга. Индонез дахь фермийн ажилчид болцгүйцсэн ноны жимсийг өдөр бүр түүж хураадаг. Тэдгээрийг 3 удаа угаагаад Цельсийн хасах 40 хэм түргэн хөлдөөж, мөн хасах 40 хэм барьдаг хөлдөөгчтэй контейнеруудад хийж Солонгос улсад тээвэрлэн авчирдаг. Ирсэн хойно нь тусгай савнуудад хийж 60 хоногийн турш эсгэнэ. Ингэсээр байтал өртөг ихээхэн нэмэгддэг. Мөн нэг анхаарах гол зүйл нь жимс эсгэхэд ашиглаж байгаа сүн хүчлийн бактерийн орц бага байвал эсгэж байгаа кимчийг өрөөний хэмд удаан хугацаанд байлгавал яваандаа хортой, ялзруулагч бактерийн нөлөөгөөр хөөсөрч мууддагтай адил муудна. Иймээс бид тэдгээр бактерийн үйлчлэлийг дарахын тулд сүн хүчлийн бактерийн хэмжээг маш ихээр нэмэгдүүлж өгсөн юм. Одоогоор зах зээл дээрээс 800 тэрбум колони үүсгэгч нэгж бүхий бактерийн бүтээгдэхүүнийг олоход хэцүү. Учир нь бид стандартаа 800 тэрбум колони үүсгэгч нэгж болгож нэмэгдүүлсэн юм. Бас ганцхан төрлийн биш, бүр 7 омгийн бактери ашигладагаас үнэн ч талиж өгсөн. Бид засгийн газраас санхүүжүүлдэг судалгааны хүрээлэн болох Солонгосын хүнсний судалгааны хүрээлэнд итгэмжлэгдсэн 52 сүн хүчлийн бактерийг бүгдийг нь хянах туршилт хийсэн учраас судалгааны зардалч мөн хямд байгаагүй. Гэхдээ бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн гар дээр очихдоо үнэтэй тусахыг хүсээгүй. Тиймээс үйлдвэрлэлийн өртгийг бууруулах талаар ихэд хичээн ажилласан. Бид IBC савыг зохион бүтээж түүнд ноны шүүсээ хийгээд сүн хүчлийн бактери нэмж эсгэх, хандлах бүх үйл явцыг нэг мөчлөгөөр гүйцэтгэх боломжийг бий болгосон юм. Хандалсан шүүс бэлэн болсны дараа хэд өндөр хэмт ариутгагч хоолоогоор дамжуулан ариутгаснаар халуунаар нь шилэн савнд савлана. Лонхнуудыг урьдчилан цэвэрсэн ч найдвартай байдлыг хангах үүднээс 85 градусд нэмэлт ариутгах шатаар дамжуулдаг. Дараа нь вакуум даралтыг ашиглан таглана. Бүх үйл явцад хүний гар огт хүрэхгүй. Энэ бүхэн нь түүхийн эд нийлүүлэх, түгээх, хадгалах үе шатанд үйлдвэрлэлийн үйл явцыг хэлбэрчлэх, зардлыг бууруулах зорилготой юм. Бид ихээхэн хүчин чармайлт гарган байж болох хамгийн үр дүнтэй аргыг боловсруулсан. Ингэж энэ бүтээгдэхүүнийг аюулгүйгээр үйлдвэрлэж байна. Нийлүүлэлтийн одоогийн үнийг тогтвортой хадгалахын тулд бид маш их бодож тунгаан олон мэргэжилтэнтэй зөвлөлдсөн. 2-р хэсэг. Сайн байна уу? Би Атомигийн доктор Нони гэж нэрлэгдсэн Наин Жон байна. Та миний энэ лекцийг сонссны дараа өөрийгөө Нонигийн мэргэжилтэн гэж бараг хаанч хэлсэн болно. Би 25 жил Нониг судалж байгаа болохоор энэ жимсний талаар хинээс ч илүү мэднэ гэж бодож байна. Энд Нони гэж юу байдгийг мэдэхгүй юм байна уу? Энэ жимсийг 3 гол нэр томьёогоор тодорхойлох боломжтой. 1-р Нони муухай. 2-р заваан үнэртэй. 3-р амд нь бүр чөлөггүй. Би анх бүр хамраа чимгсэн хэрнээ арай гэж ганц халбаг Нони амсаж байлаа. Үннийг хэлэхэд Нониг зүгээр л дангаар нь идчихин аргагүй юм. Гэсэн хэдий ч дэлхийд даяар хүмүүс 2000 гаруй жилийн турш Нониг хэрэглэж байна. Хүн үнэхээр л өлсөөгүй бол муухай амттай юм идэнэ гэж байхгүй шүү дээ. Гэтэл би дамтгүй, гашуунж, эмийг яагаад бодог вүлээ? Өвчнөө эдгээхэд тустай учир бид ямар ч байсан уухаас өөр аргагүй болдог шүү дээ. Ноныч мөн адил. Эрүүл мэндэд нь тустай байдгаас л муухай үнэртэй, заваан амттай байсан ч хүмүүс Ноныг 2000 жилийн турш идэж байгаа ахнаа. Нони нь халуун дулаан байдаг экваторын ойролцоох бүсэд ургадаг. Мөн Нони ургадаг газар бүрт амьдардаг хүмүүс үүнийг иддэг юм. Гэхдээ хүмүүс анхнаасаа Ноныг
эрүүл мэндэд сайн гэдгийг мэддэг байсан гэж бодож байна уу? Үгүй ээ. Мэддэггүй байсан. Шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хүмүүс ямар ургамлыг идэж болох талаар мэддэггүй байлаа. Тэд хортой ургамлыг идэж болох ургамлаас ялгаж чаддаггүй байсан юм. Хүн амьтдыг ажиглаж л өвдсөн үедээ ямар ургамал хэрглэж болохыг мэдэж авсан байна. Шүдэн мах хазгад зогтсон учраас махчин амьтан ургамал идэж чаддаггүй. Тэд ургамлыг зажилж чадахгүй болохоор үхлээр нь залгидаг. Зажлаагүй ургамал шингэхгүй. Тэгвэл яагаад махчин амьтад ургамал иддэг вэ? Жишээлбэл сармагчин, бар зэрэг амьтад махнаас гадна ургамал иддэг. Тэд үүнийг яагаад иддэг вэ гэхээр бактерийн болон вирусын халдвараар өвдсөн үедээ ургамал иддэг. Араатнууд ургамлыг зажилж чаддгүй учраас шингээж чадахгүй. Ходоодон доторхоо бүгдийг нь бөөлжиж гаргадаг. Эртнээс хүмүүс өвдсөн үедээ амьтдын иддэг ургамлыг иддэг болсон байна. Нооны ургадаг газрын амьтан бүр өвдсөн үедээ нооны жимс иддэг. Энэ жимсний нэрийг юу гэж хэллээ? Зүйтэй. Нооны. Гэхдээ бүх төрлийн нооны эмчилгээний чанартай гэж та нар бодож байна уу? Үгүй ээ. Бүгд биш шүү. Дэлхий дээр 131 төрлийн нооны ургадаг. Зарим төрлийг нь хүн идэж болохгүй. Нооны уусны дараа илгэний үйл ажиллагаа мудлаа гэх яриаг та нар сонссон байх. Тэр хүмүүс буруу төрлийн нооныг хэрэглэсэн нь гарцаагүй. 131 төрлийн нооны дотроос хүний биед хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэй нэг төрөл байдгийн нэрийг сайн тогтоогоод аваарай. Үүний нэрийг Morinda citrifolia гэдэг юм. Morinda citrifolia. Нооны яагаад хүний эрүүл мэндэд ийм сайн байгааг би судалсан. Энэ жимс хүний биед ашигтай асар олон тооны нэгдлийг агуулдаг. Ганц хоёрхан ч бодис биш. Бүр 200 гаруй фитохимийн нэгдэл юм. Энэ жимсийг судалж үзсэн надтай адил докторийн зэрэгтэй мэргэжилтнүүд үнэхээр 200 гаруй нэгдэл агуулгадж байгааг баталсан байна. Өнөөдөр би та бүхэнтэй цөөн хэдэн зүйлийг нь хуваалцъя. Жимс хүнсний ногоонд агуулгаддаг, хүн төрлөختөнд илэрхий болсон бүхий л био идэвхтэй нэгдлүүд ноонид байдаг ба бусад жимсэнд багахан хэмжээгээр агуулгаддаг олон нэгдэл ихээр агуулгадж байдаг. Та бүхний мэдих заримыг нь хэлээ л дээ. Мэдээж витамин, эрдэс, амин хүчлүүд байна. Жимсэнд агуулгаддаг полифенол нь ноонид их хэмжээгээр агуулгаддаг ба улаан лойл, манго, киви зэрэг бидний сайн мэддэг жимсэнд байгаа хэмжээтэй харьцуулахад ноонид 100 дахин их байдаг байна. Нооныг өрөвсөлт сайн гэж та нар сонссон байхаа. Scopolamine гэж өрөвсөлт сайнаар нөлөөлдөг нэг нэгдэл байдаг юм. Тэгвэл нооны маш их scopolamine агуулдаг. Үүнээс гадна хүний биеийн гэмтсэн хэсгийг нөхөн төлжүүлдэг iridoid гэдэг бодис байдаг. Iridoid нь бас гэмтсэн ДНХ-г сэргээдэг бөгөөд бусад бүх жимснийхийг нийлүүлснээс ч илүү их iridoid ноонид байдаг байна. Хөхний болон умаан хүзүүний өвчин гэх зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолддог хоёр өвчин байдаг. Тэгвэл ноонид байдаг Damnacantал гэх бодис хавдрын эсрэг үйлчлэгээтэй учир үр дүнтэй. Эмэгтэй хүн болгон өдөр бүр хэрэглэх ёстой хоёр зүйл байдаг. Нэг нь нооны, нөгөө нь брокколи буюу цэцэгт байцаа. Манай эмэгтэй гишүүд та бүхэн нооны, брокколи хэрэглэж байхаа мартуузай. Мэдээж хэрэг манай эрэгтэй гишүүдэд ч ялгаагүй чухал ч гэсэн эмэгтэй гишүүд маань эрчүүдэд тохиолддоггүй сарын тэмдэг ирэх, мөн хүүхэд төрүүлэх үеийн өвдөлт гэдэг хоёр зүйлийг тулдаг шүү дээ. Нөхрөө халамжлах яршиг төвгийг дурдаадж яах вэ? Тийм учраас эмэгтэйчүүд эрүүл мэндээ сайн бодоорой. Өдөр бүр нооны ууж, брокколи идэж байгаарай гэж захий.
Миний өмнө дурдсан бүх зүйлээс ч илүү чухал өөр нэг бүрэлдэхүүн хэсгийг ноны агуулдаг. Энэ нэгдлийг serotonin гэж нэрлэдэг. Serotonin нь эс эрүүл зөв бүрэлдэхэд тусалдаг юм. Хүний бие нь эсүүдээс тогтдог. Тиймээс бидний биеийг бүрдүүлдэг эд эс эрүүл байж л бид эрүүл байдаг. Иймд эсүүд эрүүл байхын тулд serotonin хэрэгтэй. Ийм ах бодод орсны дараа serotonin болж хувирдаг бодис байдгийг progesterone гэдэг. Ноны дэлхийн бусад ямар ч жимснээс илүү progesterone агуулдаг. Эдгээр ашигтай нэгдлүүдийн ачаар эрүүл мэндийг дэмждэг учраас ноныг хүний эрүүл мэндэд тустай гэж нэгдсэн үндэсний байгууллага албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Европт ноныг хэрэглэхэд аюулгүй хүнс гэж зарласан. Ноныгийн талаар олон тооны судалгааг Америкийн нэгдсэн улсад хийж байна. Эрүүл мэндийн үйлчилгээтэй хоол хүнсний жагсаалтыг ноны бүтээгдэхүүнүүд 11 жилийн турш тэргүүлж байна. Хамгийн гол нь Америкийн нэгдсэн улсын эмч нар ноны хэрэглэхийг зөвлөдөг болсон. Нонын дархлаа зохицуулах шинж чанартай болохыг судалгаагаар нотолсон. Эсгэх технологиор хийсэн ноны бүтээгдэхүүн дэлхийд ганцхан байдаг. Та нар хаана гэдэг гэж бодож байна? Зөвхөн атом л эсгсэн ноны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Эдгээр судалгааны зохиогч нь хэн бэ? Илүү чанга. Атомын ноныгийн тухай 7 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Би энэ талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Доктор Хайнеке хүмүүс ямар нөхцөлд эрүүл байдаг талаар судалж үзээд эрүүл эсүүд эрүүл биеийг бүрдүүлдэг болохыг тогтоожээ. Тиймээс тэр эсүүд яаж эрүүл байдгийг судалжээ. Тэрээр эс зөвхөн дотор нь нэг тодорхой нэгдэл агуулгадж байх үед л эрүүл байдаг гэдгийг олж мэдсэн ба түүнийг serotonin гэж нэрлэжээ. Хүний биед serotonin өөрөө нийлэгжиж бий болдгоо гэвэл үгүй. Энэ нь бидний биед байдаггүй тул бид үүнийг serotonin агуулсан хоол хүнснээс л авах хэрэгтэй болдог. Харамсалтай нь serotonin агуулсан ургамал байдаггүй. Гэсэн хэдий ч эзсний дараа serotonin болж хувирдаг бодис байдаг байна. Serotonin болж хувирсан нэгдлийг progesterone гэж нэрлэдэг бөгөөд доктор Хайнеке хамгийн их хэмжээгээр progesterone агуулдаг ургамлыг олсон нь ноны жимс юм аа. Доктор Хайнеке нонид хамгийн их хэмжээний progesterone агуулдаг болохыг нотолсон судалгааныхаа үр дүнг нийтлснээр ноныг дэлхийд даяар мэдэх болсон. Олон хүн ноны ууж эхлэн эерэг үр дүнг мэдэрч байна. Мөн ноны өвчнөд үнэхээр тустай хэсэг талаар эргэлзэх хүмүүс ч гарч ирэв. Түүнээс болж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувийн эмчээр ажиллаж байсан доктор Нил Соломон хүмүүсийн ноны ууж эдгэрсэн тухай түүхийг сонсоод сонирхож эхэлжээ. Тэрээр 50 эмчтэй хамтран 8,000 өвчтнийг хамруулсан судалгааг эхлүүлж 3 жилийн турш ноны уулгажээ. Ноныгийн эмчилгээний эдгэрүүлэх чадвар толгойн оройноос хөлийн уул хүртэл мэдрэгдэж тэдгээр хүмүүсийн 78% өвчний шинж тэмдгүүд уурсан байна. Доктор Соломон ямар ч сайжрал мэдэгдээгүй гэх 22% нь илүү ихээр ноны өвч эхэлсэнд тэдэнд 100% эерэг нөлөө үзүүлсэн байна. 1999 онд доктор Нил Соломон энэ судалгааныхаа үр дүнг танилцуулсан ном хэвлүүлжээ. Энэ номонд янз бүрийн өвчний эдгэрч сайжирсан хувийг харуулсан хүснэгтүүд бий. Би заримаас нь та нарт сонирхуулъя. Нэгдүгээрт хорт хавдар өвчтнүүдийн 67% нь сайжирсан. Зүрхний өвчин 80%, тархины цус харвалт 58%, чихрийн шижин 83%, цусны даралт ихсэх 87%, артрит 80%, өвдөлт 87% буурсан, сэтгэлийн хямрал 77% сайжирсан,
харшил 85%, өөрийн үйл ажиллагаа 66% сайжирсан, стресс бууралт 71%. Нооны үнэхээр ангаах нөлөөтэй болохыг батлан харуулсан үр дүн доктор Соломон ихэд баярлав. Гэхдээ хүмүүс тааламжгүй амт үнрээс нь болж сайн хэрэгжилж чадахгүй байгаа юм а. Нооныг арай эрт мэдээд ууж эхэлсэн бол олон хүн эдгэрэх байсан байна гэж бисэн бодол сэтгэлийг нь тун эмзэглүүлсэн байна. Өвчтнүүдийн ихэнх нь боломжит бүх эмчилгээг хийлгээд амжилтгүй басны дараа л нооны уух болсон байлаа. Доктор Нейл Соломон ангаах ухааны салбараа орхиж нооныгийн ашиг тусыг илүү олон хүнд таниулахаар дараагийн 10 жилийн турш эмчийн ажлаа хийлгүй зөвхөн нооныг судалсан байна. Тэгээд өөрийн олж мэдсэн зүйлийн талаар 10 ном хэвлүүлж нооныгийн эмчилгээний шин чанарыг сурталчлан дэлхийг тойрон аялжээ. Мөн CNN болон Их Британийн BBC-д лекц уншсан. Доктор Соломоны лекцийн нэг сэдв нь өдөр бүр нооны шүү суух 21 шалтгаан нэртэй байв. Тэрээр Америкийн нэгдсэн улсын олон ихтэй сургуультай хамтран 21 өвчнөд үзүүлэх нөлөөний талаар судалгаа хийж, эдгээр өвчнийг эмчлэхийн тулд өвчтнүүд нооны шүү суух хэрэгтэй гэж хэлдэг юм. Мөн тэрээр нооныг огт судлаагүй хүмүүсийг сонсохгүй байхыг зөвлөжээ. Доктор Соломоны хэлснээр нооныг уухдаа дараах 3 үндсэн дүрмийг санаж байх хэрэгтэй гэв. Нэгдүгээрт өдөр бүр уу, хоёрдугаарт уухдаа хангалттай хэмжээгээр уу, гуравдугаарт ангаах үр дүнг нь мэдрэх хүртлээр уу. Би нооныг судалж байхдаа энэ ургамлын талаар 756 эрдэм шинжилгээний өгүүлэл уншсан. Дэлхийд даяар олон тооны судлаачид нооныг судалж байсан тул асар их хэмжээний материал нийтлэгдсэн бөгөөд мэдээж хэрэг маш олон бүтээгдэхүүн байдаг. Гэхдээ тэр бүгд атомын бүтээгдэхүүний түвшинд хүрч чадахгүй. Та бүхний мэдж байгаагаар манай атомы бол үнэмлэхүй чанартай шүү дээ. Манай бүтээгдэхүүн юугаараа онцлогтой болохыг та нарт хэлье. Өмнө нь би бүх нооны сортуудаас хамгийн үр дүнтэй нь Morinda citrifolia гэж сорт байдаг гэж хэлсэндээ. Тэгвэл атомын нооныг 100% Morinda citrifolia-гаар хийдэг. Би өөрийн биеэр дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн төрлийн нооны импортлж дүн шинжилгээ хийсэн. Бид генетикийн шинжилгээ хийж зөвхөн цэвэр Morinda citrifolia ургадаг фермийг олсон юм. Бид энэ фермийг албан ёсны атомын ферм болгон сонгосон. Тиймээс бид манай нооны жинс нь 100% Morinda citrifolia гэдгийг итгэлтэйгээр хэлдэг. Дээрээс нь бид эрүүл элсэн чихэр буюу эрдэс бодисоор баялаг байгалийн сахар хэрэглэдэг. Үүнээс болж нооныг хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээ тун багаар нэмэгддэг. Ингэж ашигтай элсэн чихрийг ашигладаг тул бидэнд Хятадаас 1, Өмнөд Солонгосоос 1, нийт 2 патент олгосон. Манай атомын нооны бүтээгдэхүүний өөр нэг орц бол каламанси жимс юм. Нимбэг маш хэсэглэн амттай байдгийг бид бүгд мэднэ дээ. Нимбэгэнд витамин С их байдаг ч каламанси дагавлагдах витамин С нь нимбэгнээс 40 дахин их байдаг. Энэ бүрэлдэхүүн орцтой болохоор бид бас нэгэн патент авсан. Америкаас 2, Өмнөд Солонгосоос 1 патент авсан. Америкийн нэгдсэн улсад нэг л патент авах хүсэлт гаргасан ч бидэнд нэг биш 2 патент олгосон. Ер нь бид жимс хичнээн их идлээж ашиг тустай хэсгүүд нь муу шингэдэг учраас үр нөлөөг мэдрэхэд хэцүү байдаг. Тиймээс хүний бие 200 гаруй ашигтай бодисыг шингээж авахд нь туслахын тулд бид атомид шингэх процессыг ихээхэн хөнгөвчлөх тусгай аяга бүтээсэн юм. Бид бүх 200 ашигтай орцыг энэ аяган дотор байрлуулж өгснөөр бие мах бод тэдгээрийг бүрэн шингээхэд тусалдаг. Энэхүү төсөөлийн аяга нь Америк нэгдсэн улсад эрүүл мэндийн нэмэлт тэжээл болгон зарагддаг циклодекстрин юм. За, одоо би та нарт атомын нооны шүүсний өөр нэг чухал онцлогийг хэлж өгье. Энд сууж буй хүмүүсээс коллаген ууж байгаа хүн байвал гараа өргөнө үү? Бид яагаад жижиг молекулуудаас бүрддэг коллагеныг уудаг вүлээ? Бие боловсруулж шингээж авахд хялбар байдаг учраас шүү дээ. Ургамал хичнээн ашиг тустай байлаач молекулууд нь хэд том байвал хүний бие түүнийг шингээж авч чаддаггүй юм. Том молекулуудыг жижиг болгон задалдаг технологиг эсгэх гэж нэрлэдэг. Удаан эсгэх тусам молекулууд багасна.
Молекулууд жижиг байх тусмаа илүү сайн боловсрч биед амархан шингэдэг. Гэхдээ хэд удаан эсгэхэд бүтээгдэхүүн муудах асуудал бас гардаг. Аз болоход удаан эсгэх үед гашилж, ялзархаас сэргийлж бүтээгдэхүүнийг муудуулдаггүй арга байдаг нь сүн хүчлийн бактерийн агуулмжийг нэмэгдүүлэх явдал юм. Бид нойны шүүсээ маш өндөр агуулмжтай сүн хүчлийн нянгаар эсгэдэг бөгөөд энэ нь зөвхөн нэг омог биш. Бүр 7 өөр төрлийн омог юм. Эдгээр 7 омгийн 4 нь патентлэгдсэн байгаа. 1 грамда 800 тэрбум сүн хүчлийн бактери агуулдаг бүтээгдэхүүн байдаг ч энэ нь байж болох хамгийн бага хэмжээ юм а. 1 грамд дунджаар 1 их 80 орчим байдаг бактерийг Terra сүн хүчлийн бактери гэж нэрлэдэг. Атомын нойны шүүсэнд хэрэглэдэг сүн хүчлийн бактери нь Terra сүн хүчлийн бактери юм. Тэдгээр нь үнэхээр өвөрмөц учраас ондоо компаниуд үүнийг үйлдвэрлэж чаддаггүй. Бид энэ сүн хүчлийн бактерийг Atomy гэж бүртгүүлсэн бөгөөд өөр ямар ч компани үйлдвэрлэлд ашиглах эрхгүй. Энэхүү Atomy сүн хүчлийн бактери нь дэлхийн бүх нойны шүүснээс Atomy нойны шүүсийг хамгийн амттай бүтээгдэхүүн болгосон гайхалтай онцлогтой. Та бүхэн бүгдээрээ паг хангил эргэлэгчийг мэднэ дээ. Тэр нойныг маш сайн мэддэг бөгөөд энэ ургамал хүний биед ямар их ашиг тусдайг ойлгож байсан. Мөн доктор Нил Соломоны адилаар нойныг амтнаас нь болоод хүмүүс ууж чаддгүйг ч сайн мэдэж байсан учраас биднийг бүтээгдэхүүн боловсруулах ажлыг эхлэх үед за та нар минь энэ дэлхий дээр хамгийн амттай шүүс хийгээрэй гэж бидэнд загсан юм. Тэгээд бид хэлсэн ёсоор нь хийж чадсан. Одоо Atomy нойны шүүс зөвхөн томчуулуудыг хүүхдүүдэд ч таалагддаг ундаа болсон. Энэ сайхан амтыг даргийнхаа загснаар бид гаргаж авч чадсан. Бүтээгдэхүүн сайхан амттай болсон болохоор бид гайхалтай амжилтанд хүрсэн. Энэ бол нойны ургамал нь дархлааны системийг зохицуулдаг болохыг баталсан шинжлэх ухааны судалгааны өгүүллүүд юм. Нойны дархлаа султай хүмүүст дархлааг нэмэгдүүлж, харин дархлааны хариу үйлдэл хэд идэвхтэй байгаа тохиолдолд бууруулах чадвартай. Мөн атопик дерматит, харшил, нойныгийн ашигтай бүрэлдэхүүн хэсгүүдийн шинжилгээний талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгааны бусад нийтлүүлүүд байна. Бид нойныг шүүс болон нундаг хэлбэрээр үйлдвэрлэх патенттай боловч манай ерөнхийлөгч нундаг хэлбэрээр хийхийг хориглосон юм. Тэрээр нундаг хэлбэрээр битгий хийгээрэй. Учир нь нойныгийн үрэнд хорт бодиснууд агуулдаг шүү гэж загсан юм. Тэгээд бид үйлдвэрлэлээс үрийг бүрэн хассан. Тиймээс манай бүтээгдэхүүн огт аюулгүй. Atomy-гийн нэрийн өмнөөс та бүхэнд эрүүл мэнд аз жаргал хүсье. Та ийм хямдхан нойны шүүс хаанаас ч олж чадахгүй шүү. Бас ийм амттай нойны шүүс хаанаас ч олж чадахгүй. За алив нэг балгацгаая.